Манай улс 2025 оноос эхлэн ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүгийн дээд хязгаарыг сарын 4.5%-аар тогтоосон. Хэдийн 1 жилийн хугацаа өнгөрсөн ч энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд 7, 14, 21 хоногоор хүү бодож 4.5%-аас дээш дүнгээр хүү тооцсон зээл олгосоор байна. Санхүүгийн зохицуулах хороонд мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой гомдол мэдээллийн тал хувь нь өндөр хүүтэй зээл олгосон, 11% нь барьцаалсан эд зүйлсийг борлуулсан тухай гомдол эзэлжээ. Энэ нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид тогтоосон хэмжээг санаатаагаар зөрчих, иргэдийн мэдлэг дутмаг байдлыг ашиглан хүү өндөр тооцож хууль зөрчих тохиолдол гарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Жишээлбэл Баянзүрх дүүрэг дээр одоо сансрын түнэлийн дагуу төвлөрлөлттэйгээр ломбарднууд байрладаг байршил дээр газар дээр хөлслөх хийхэд 19 зөрчилтэй этгээд илэрсэн. За үүнээс 12 иргэн бол бүртгүүлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлжсэнийг олж илрүүлсэн. За мөн одоо зээлийн үгийн дээд хязгаарыг хэтрүүлэн зээл олгосон ийм зөрчлүүд илэрсэн байгаа. За эдгээр зөрчлүүдэд зөрчлийн тухай хуулиар холбогдох одоо торгуулийг ногдуулдаг байгаа. Улаанбаатар хотод 380 гаруй барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 98.9% нь төвийн 6 дүрэгт, 1.1% нь наслагдсан дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж байна. Худалдаа үйлчилгээ, бар цэнгэний газруудын ойролцоо байршилтай барьцаалан зээлдүүлэх газруудын хувьд иргэдэд өндөр хүүтэй зээл олгох, гар утас, компьютер зэрэг хулгайн эд зүйлийг өндөр хүүтэй бага үнээр авах зэрэг зөрчил гарч байгааг их сурвалжууд хэлж байлаа. Тухайлбал иргэн Б өнгөрсөн оны 12 дугаар сард iPhone 17 Pro Max маркийн гар утсаа барьцаалан 2.6 сая төгрөг зээлжээ. Гэтэл 10 хоногт 10% хүү тооцож 1 сарын хугацаанд 760 мянган төгрөгийн хүү төлсөн байна. Энэ нь 1 сарын 30% та тэнцэж байгаа юм а. Одоо 2 сая 600 мянган төгрөг миний утсыг аваад тэрнээс хойш 2 сар хүртэл төлөөд ерөнхий хүүгээ жоохон төлж чадахгүй болоод 10 хоног хэтрүүл шууд утас маань хураагдах юм лээ. Тэгэл уцаа алдсан. Тэгээд хоногоор хэтрэн штэ. Тэгэнгүүт нэмээд хоногийн хүүгийн хүү бодогдоод ерөнхий 10 хоногт бол байнгын 300 мянган төгрөгөөс дээшээгээ төлсөн гэсэн үг. Хал жилийн ямар санаа байна? 5, 14 хоногийн 8% гэж. 7 хоногийн 5%, 14 хоногийн 8%. Хугацаанаас хоцорчвол гайгүй юу? Хэд хоног санал хугацаа байдаг вэ? 7 хоног. Хүүгээ төлөх 14 хоног, тэгэхээр хүлээлийн 7 хоног. 7 хоног хэтэрчүүл ерөнтэй зарчна. Шууд манайх зарж мөнгө хамаагаад авнаа гэсэн үг шүү дээ. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар бол мөнгөн үйлчилгээ үзүүлэгч этгээд зээлдэгчид барьцааны хугацаа дууссан тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш буюу барьцааны гэрээний хугацаа дуусснаас хойш 14 хоног хүлээх хуулийн үүрэгтэй. Энэ хугацаанаас өмнө иргэдийн барьцаалсан эд зүйлсийг худалдан борлуулахыг хориглодог. Гэсэн ч иргэн Б үйлчилгээ үзүүлсэн байгууллага энэ заалтыг зөрчиж барьцаалсан хөрөнгийг нь борлуулжээ. Үүнтэй ижил шалтгаантай олон иргэн мөнгөн болон эд зүйлээрээ хохирсоор байна. Иймээс хуулийн тухай мэдлэг мэдээлэл сайтар авч хянамгаа хандаж энэ төрлийн үйлчилгээ авч байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Мөн энэ төрлийн өргөдөл гомдлыг санхүүгийн зохицуулах хороонд өгснөөр зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх боломжтой юм байна.